Сайн байцгаана уу? Нараа эмчин байна. Та насан туршдаа л идэж ирсэн хоолоо идэж, эрүүл мэндтэй анхаарж байгаа мөртлөө сүүлийн үед үе мөч өвдөх, нойр хулжих, үс хурааших, тамирдах зовгор илэрч байна уу? Тэгвэл энэ нь таны биед хоол дутсандаа биш, харин нас ахихад эрдэс витамины солилцоо хямарсантай шууд холбоотой. Нас ахихад бие махбод витаминыг яаж шингээдэг нууцыг өнөөдөр эмчин тайлбарлаж өгье. Хамгийн түрүүнд нас ахихад ходоодны хүчил багасдаг. Үүнээс болж мах уурах дагуулагддаг витамин B12 болон төмөр биед шингэхээ болдог юм. V12 дутагдсанаар наснуудын гар хөл бадайрах, мардамхай болох, цус багдах шинж тэмдэг илэрдэг бол төмрийн дутагдал нь тамирдах, толгой эргэх, амьсгаадах шалтгаан болдог. Тиймээс ходоодны хүчлээ дэмжих болон эдгээр витаминыг зөв хэлбэрээр хэрэглэх нь амин чухал юм. Хоёрдугаарт наснууд ясны сэргэжилтээс айгаад кальцийг их уудаг. Гэтэл витамин D3 болон витамин K2 байхгүй бол таны уусан кальций ясандаа очихгүй. Харин судасны хананд наардаж судасыг хатууруулах эсвэл бөөрөнд чулуу болох аюултай. Кальцийг ясанд суулгаж өгдөг гол тээвэрчин бол витамин D3 ба K2 юм. Иймээс эдгээрийг заавал хамт хэрэглэж солилцоог дэмжих ёстой. Гуравдугаарт наснуудын дунд хамгийн их дутагддаг эрдэс бол магний ба цайр юм. Нойргүйдэл, шүрмэс таталд нь магний дутагдсан их байдаг бол хоосны амт мэдэгдэхгүй босох, ам хөөраших, дахлаа муудах нь цайрын дутагдлын шинж юм. Үүн дээр арьс хурааших, хараа муудахаас хамгаалдаг, тосон дуусдаг антиоксидант болох витамин Е-гийн солилцоо дагаад ундаг. Тэгвэл эдгээрийг бүгдийг нь нэг дор шахсан мультивитамин уучихвал амруу? Үгүй шүү. Кальций төмөр 2 нэг капсулд орвол хоорондоо тэнцэлгээд аль нь ч шингдэггүй. Тиймээс витаминийг замбраагүй холимог хөөрөх шиг ууж болохгүй. Харин витамин D3, Е зэрэг тосон дуустдаг витаминуудыг уухдаа заавал омега-3 гэдэг сайн тостой хамт ууж агаарай. Омега-3 бол зүгээр нэг тос биш. Эдгээр витаминуудыг эс рүү тань хүргэж өгдөг. Эсийн ханыг уян хатан болгодог гол тээвэрчин байгаа юм шүү. Товчхондоо наснууд минь дур мэдэн олон витамин хольж ууж болохгүй. Харин өөрийн насанд зориулсан зөв зохицуулалттай омега-3 тостой хосуулсан ухаалаг сонголтыг хийж сураарай. Хэрв энэ сэдв таалагдсан бол лайк дарж сэдвийг бичээрэй. Хэрв subscribe дараагүй бол үүнийг хийгээд бичлэг бүрийг алдалгүй үзнэ үү? Дараагийн бичлэгээр насны биед явагдах дал дүүрвслийн талаар ярих болно. Эрүүл байх нь таны гарт. Дараагийн бичлэгээр уулзцгаая.